За сайн байна уу? За хаан хүний 35 эрдэм гэж байдаг. За 35 эрдэмтэй хүн бол хаач одоо газардахгүй маш одоо хүснээ хийж чаддаг. Ийм агуу суу залтай суу бэлгтэй хүн болж таарах нэ. Тэгвэл энэний одоо 35 эрдэмтэй хүний одоо төгс жишээ бол Чингис хаан. За Чингис хаан маань энэхүү 35 эрдмийг төгс эзэмссэн. За түүний одоо Алтан уургийн үр сад хаад хатад бас энэхүү эрдэмтэй байсан. За 35 эрдмээс би ердөө өнөөдөр 3 эрдмийг л та бүхэндээ хуваалцъя. За сэтгэлийг нь өрөнд додвас би энэ хаа холдох вэ гэдэг юм үг байдаг тийм ээ Чингис хааны алдартай хэлсэн үг. За тэгвэл өрөнд додох эрдэмт юм 3 чукур байдаг байна. Чукур гэдэг маань одоо 3 юм бүрдэл хэсэгтэй гэсэн үг. Аль нэг нь ашиглаж одоо хэвлэж болно. За эхнийх нь инхрийлэх. За инхрийлэх гэдэг нь одоо хайрлах, хайраа илэрхийлэх, дотн байх, одоо харж хандах байдаг юм байна. За хоёр дахь нь хүндлэх. За хүндлэх гэдэг маань хүн одоо хүндлэлийг бол хацаараа илэрхийлж болно, биеийн хилэмжээрээ, үгээрээ, үйлдэлээрээ хүндлэлийг бол харуулж болно. За гурав дахь нь мэддэх. За тухайн одоо хүнээ бид ч одоо хүнийг хүн гэж авч үзэх шаардлага одоо шаардлага биш авч үзэх тийм сэтгэл зүйн тэнхээ одоо бас их ховорцсон цаг үе ил байна л да. Ойрон дуудах эрдмийн 3 дахь нь мэддэх байдаг байна. Тухайн хүнийг хүн чигээр нь хүлээн авах, алтай оноотой тэр чигээр нь хүлээн авах ийм эрдэм байдаг. За тэгээд маш одоо их сонирхолтой л байгаа юм л да. Ойрон дуудах эрдэмт инхрийлэх, хүндлэх, мэддэх гэд. За энэ нь бид нар зүрх сэтгэлийн зүрхний блокгүй тохиолдол эдгээр 3-ыг бол хийж чадна. Яа тэгэхээр зүрхний блоктой хүн одоо зүрхний хаалттай, халивтай, гацаатай хүн бол өөрөө хараа бас их дутагдаж явж идэг. Тэгэхээр зүрхний блокгүй эрчим энергийн ийм үйлдэл өндөртэй байж ич та бусдад хайрыг илэрхийлж, хайрыг өрөнд дуудаж одоо бусдыг инхрийлж, эрхэмлэж, хүндэлж тэр хүнийг хүн чигээр нь хүн гэдэг утгаар нь хайрлаж чаддаг байх нэ. За хоёр дахь нь хүлцэл өчөх эрдэм. За бид нар уучлалт одоо энэ гэсэн нэгэд орчин цагийнхаар бол уучлал гуйх эрдэм гэсэн үг шүү дээ. Бид нар өнөөдөр яаж уучлах гэдэг вэ гэвэл намайг уучлаарай гэд ер нь ингэж уучлах байдаг тий. За тэгвэл яг бас зарим тохиолдолд мэдээж хэрэг шалтгаан хэлээд ингэсэн учраас намайг уучлаарай гэж тайлбарлаж хэлдэг. За тэгвэл уучлах эрдэм, хүлцэл өчөх эрдэмт гэдэг нь тухайн одоо нөхцөл байдлаас үүссэн хохирлыг барагдуулснаар уучлал буюу одоо хүлцэл өчсөн эрдэмтэй гэж үздэг юм байна. За хин нэгнээс л за уучлалт гуйж болон тэрийг бол хүлээж авч болно асуудалгүй. За яг эрдэм болгоё гэх юм бол та ямар хохирол үзүүлсэн бэ? Тэр хохирлыг барагдуулснаар одоо тэр чадварыг таныг одоо тийм уучлах эрдэмтэй хүн гэж үзэх нь. Тэгэхээр дээр үеийн эртний тэр өндөр агуу хүмүүс бол уучлалыг бол зөвхөн уучлаарай гэж хэлдэггүй байсан байх нь. Хохирлыг нь барагдуулдаг байсан байна. За сонирхуулах 3 дахь эрдэм талархах эрдэм. За талархах эрдэм бол бас их гоё. Бид нар бол талархлыг баярлаа, талархлаа гэж хэлдэг тийм ээ. За тэгвэл талархлыг яаж талархах ёстой юм бэ? За яаж эрдэм болгох юм бэ гэхэд мэддэж тэмдэглэж гэсэн үг. За энэ одоо та надад ингэж тусалсан учраас би танд ингэж талархаж байна гэж тэмдэглэж одоо тоочж одоо зүгээр нэг өнгөцхөн хэлдэггүй байх нь ийм үйл ажиллагаатай талархдаг. За тэгээд талархтаа одоо юу гэдгийг маш тэ философик одоо талархдаг гэсэн. Одоо тайлах, тахих юм чукуртай. За энэ нь тухайн талархсны дараах ямар одоо үр өгөөж тухайн хүнд бий болсныг тайлж оюунаараа тунгааж чин сэтгэлээсээ ингэж талархдаг байсан байна. Энэ бол эрдэм юм байна. За өшөх биш. Одоо нэг юу гэдэг? За сонирхолтой 4 дахь эрдэм хэлээ те. Өрөвдөх эрдэм. За бид нар өрөвдөхтөө эвидээ хөөрхөдөө иш гэл боддог тийм ээ. За тэгэл маш их фэйсбүүкээр шеэрлдэг. Эвидээ энэ амт ингэсэн байна бла бла. За тэгвэл тэр агуу хүмүүс яаж өрөвддөг? Яаж өрөвдөх эрдэмтэй байсан бэ гэсэн чинь гарц гаргалгааг нь хэлж өгдөг байсан юм байна. Өрөвдөх эрдэм гэдэг бол тухайн асуудалд тухайн хүн орсон бол орсон учраас өрөвдмөр байгаа шүү дээ. Гарц гаргалгааг нь хэлж өгөөд шийдэх арга замыг нь хайж өгөх юм бол энэ бол юу гэдэг юм бэ? Өрөвдөх эрдэмтэй хүн гэж хэлэх нэ.
За тэгээд өнөөдөр 3 эрдэм ярих гэж байгаад 4-ийг ярьлаа. Тэгээд сонирхолтой санагдчихвэл хуваалцаарай. Тэгээд комент хэсэгт бас сонирхолтой байвал бас өөр бусад эрдэмтдийн талаар юм товч танилцуулга хийж болно. Баярлалаа.